За би ялагдахгүй. Яагаад? Нүүрсний сонсголоор сая нэр дүрдэгдээд байгаа Адмирал гэх компанитай холбоотой Бортогийн уурхайд баяжуулах үйлдвэр гэдэг халахвчаар хууль бус тендер зохион байгуулсан гэдгийг улсын их хурл тогтоол гаргацсан. Одоо тэр төр хороонд жишээл Ардсан намаас их зөвтгөл дарга ажиллаж исэн. Ганбат гişүү ажиллаж исэн. Сайнхүүгийн Ганбаатар гişүү ажиллаж исэн. Бид 100% саналаар энэ хөндөгдөд байгаа асуудлыг хууль бус зохион байгуулсан байна гэдэг улсын их хурлын тогтоол гаргацсан байхгүй 24 оны 1 сард. Энэ тогтоол хүчинтэй байна. Тэгэхээр би ч ялагдахгүй, бид ч ялагдахгүй. Энийг улсын их хурл тогтооцсон. Одоо энэ гэмтэргийн шинжтэй тэр цаад асуудал нь бол харин шалгагдчихж байгаа. Гэхдээ би энэ асуудлыг зөвхөн авилгын гэмтэр гэж үзэхгүй байгаа. Яагаад гэхээр 30 сая долларын авилгын баримт нь Монгол талаас биш гадаад улсаас гарсан. Гадаад улсад авилгын баримт нь байгаа этгээд бол Монгол төрд шийдвэр гаргаж, тамга дарж, алах барьж болохгүй гэж би үзсэн. Энэ бол ердийн авилгын хэрэг биш. Монгол улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Тэр дотроо үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн нь өөр улсад барьцаалагдсан этгээд би байж болохгүй гэж үзсэн. Тийм ч учраас итгэл үнэмшилтэйгээр хожим хойно би харамсахгүйгээр үхнэ гэж өөртөө тангаргалж энэ сонсголыг зохион байгуулсан. Амархан байсан гэж бодож байна. Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга буюу улсын их хурлд хэнийг нэр дэвшүүлэхгүй шийддэг. Засгийн газраас эхлээд төрийн өмчийн бүх компаниудын захирал хэн байхыг мэддэг. Тэр этгээдийг би ямар хувийн итгэл үнэмшилтэйгээр гэрчээр дуудах байсан бэ? Тэгвэл яагаад өөрөө зугтсан юм бэ? Ирээгүй юм бэ? Гэдэг асуудал байгаа. Тийм учраас би миний дахин нэр дэвших дараагийн улс төрийн замнал саад болох хэсгээс үл хамаарч хизээ нэгэн цагт би ийм хулгайчиг төрийн алах бариулж ийсэн гэж харамсахгүй үхэн гэсэн ийм итгэл өмчлэр энэ сонсгол зохион байгуулагдсан шүү.